алдарч болтугай өөрийнхөө номлолоор бидэнд өөрийнхөө үгийг хэлж ойлгуулж би хэн бэ? Би таны амьдралд юу хийх гэж байгаа вэ? Юу хийж байгаа вэ гэдгээ харуулах тийм ойлгуулах үнэхээр сайхан цаг байх болно гэж найдаж байна. За хамтдаа залбираад бүгдээр эхлэе. Эзэн Есүс танд маш их баярлалаа. Энэ цагт та бидэнтэй хамт байгаарай. Таны оршихуй, таны ариун сүнс бидний дунд оршин байгаагийн төлөө талархъя. Өнөөдөр судлах Эстер номын маань энэ 1-р бүлгээр дамжуулж та бидэнд өөрийгөө бүрэн илэрхийлж өгөөч. Бидний зүрх сэтгэлд та үргэлж бидэнтэй хамт байж, бидний амьдралыг удирдах байгаа. Та өөрийнхөө хүмүүсийг хизээч орхитгүй гэдгээ биднэрт ойлгуулж, ухааруулж өгөөрэй гэж эзэн Есүс танд энэ цагаа даатхан таны аав нэрээр залбирanгуйж байна. Аамен. За бид нар өнөөдрөөс эхлэн хуучин гэрээний Эстер номыг эхэлнэ. За Эстер номыг бол бүгд ер нь ихэнх хүмүүс маань уншсан энэ Эстер ном дээр юу гардаг вэ гэдэг тухай ер нь гадралж байгаа байх гэж бодож байна. Эстер номыг ер нь огт уншаагүй, мэдгүй хүн байгаа билүү бидний дотор. Энд санаа зовох зүйл байхгүй те. Уншаагүй байж болно. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Эстер номыг бид нэр судалж, уншиж, мэдэж, Эстер ном энэ Библийн хуучин гэрээн дээр байдаг энэ номоор дамжуулж Бурхан өөрийнхөө ард түмэнд юу хийсэн бэ? Юуг хийхийг хүссэн бэ? Одоо биднэрт энэ номоор дамжуулж юу хэлэх гээд байна? Яаж өөрийгөө илэрхийлэх гээд байгаа вэ гэдгийг сурах маш сайхан боломж гарч ирж байна гэж бүгдээрээ Бурхан талархъя. За Эстер өнөөдөр 1-р бүлгийг бүгдээрээ хамтдаа уншицгаая. Стандарт Монгол орчуулгаас уншина. За ер нь бол хуучин гэрээ болон шинэ гэрээн дээр одоо бид нар аппликейшн дээрээс те стандарт Монгол орчуулгаар ер нь Библийг явж хэвшиж байгаа. Ялангуяа шинэ гэрээний ишлүүдийг бас стандарт Монгол орчуулгаас уншиж хэвшээрэй гэж та бүгдийг уриалгасан. За Эстер 1-р бүлэг. Энэтхэхээс Күүш хүртэлх 127 аймгийг захирч байсан Ахшаршан хааны үед ийм явдал болжээ. Ахшаршан хаан Шүүша цайздаг хаан Синтедээ заларч байсан үе буюу хаанчлалын 3 дахь жилд найр хийв. Тэгээд Перс Медийн цэргийн жанжид аймагуудын засаг ноёд, язгууртнууд гээд бүх ноёд албат түшмэдээ оролцуулан 4 эзэнт гүрнийхээ сүр жавхаа баян тансаг байдал болон өөрийнхөө цог жавхлан сүр хүчийг олон өдөр харуулan 180 хоног болвоо. Үүнийхээ дараа хаан Шүүшэ цайзад буй эхэс дээдэс игэл ард ялгаагүй бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгт хашаант 7 хоног үргэлжлүүлэн найр хийжээ. Тэнд цагаан хөх ягаан өнгө хоршсон хөшгнүүдийг нил ягаан нарийн майланган даван уяагаар мөнгөн цагаргуудад уйж гантиг чулуун багнуудад үлгжээ. Ирээн чулуу гантиг тан болон үнэт чулуу шигтгэтээ зүймэл шалан дээр алтан мөнгөн буудингууд байхаач түүнчлэн зочдод алтан жүнз дэвэр болон төрөл бүрийн хийц загвар бүхий жүнзэнд ууш ундаа тараан хаан өгөөмөр хишиг хүртээж уудаг дарсаараа элбэг дэлгээр дайлв. Хүн бүр тааллаараа хүртэг хэмээн ордныхоо бүх түшмэлд тушаасан тул зочид зарлиг ёсоор ямар нэг хориггүй ууж найрлаж байлаа. Ваштын хатанч бас эмэгтэйчүүдэд зориулан Ахшаршан хааны ордонд найр хийв. Хааны тушаалыг Ваштын хатан эсэргүүцсэн тухай 10-р бүлгээс гарч байна. 7 дахь өдөр Ахшаршан хаан дарсанд халамцад сэтгэл хөөрөхтөө өөрт нь үйлчилдэг Мехуман, Бизета, Харвона, Бехта, Авахта, Зитар, Каркас хэмээх 7 тайганд тушаал буулгаж Ваштын хатанд титэмсэлтийг нь өмсүүлэн өөрийнхөө өмнө авчруулах болвоо. Хатан үзэгсэлэнтэй сайхан эмэгтэй байсан тул түүний гоо үзэгслэнг ард түмэн хийгээд засаг ноёдод харуулах гэсэн ажээ. Гэвч тайгануудаар хургуулсан хааны үгийг Ваштын хатан дагсангүй. Үүнд хаан ихэд уурлаж хэлэгнэн дүрлслээ. Хууль цааз, журам ёсыг мэддэг хүн бүртээ зөвлөлтөх нь хааны заншил байсан тул хаанд нь цагийн байдлыг ойлгодог ухаалаг мэрэгэн хүмүүстэй зөвлөлдөжээ. Хаанд ойр шадралдаг Каршенаш, Шитар, Адмата, Таршиш, Мерес,
Марсена, Мемухан гэх Перс, Медийн 7 ноён байн хаанд бараалхаж эзэнт гүрний хүндэт суудалд залардаг хүмүүс байлаа. Хаан тайгануудаар хүргүүлсэн Ахширшан хааны тушаалыг биелүүлээгөө Вашти хатныг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ гэсэнд хаан болон ноёдын өмнө Мемухан Вашти хат нь Ахширшан хаанд төдийгүй хааны бүх аймгийн засаг ноёд ба ард түмэнд зүй бусаар авирлаа. Хатны энэ хэргийг бүсгүй хүн бүр сонсоод Ахширшан хаан Вашти хатныг өмнөө авчруулахаар дуудахад хатан очоогүй биздээ гэд нөхрөө үл тоомсорлох болно. Хатны хэрэг явдлыг сонссон Перс Медийн бүх язгууртан бүсгүй энэ өдрөөс эхлэн хааны ноёд түшмэд болох нөхрүүдтэй инхүү хандвал уур цухал үл ойшоох явдал тасрахгүй. Хэрв хааны таалалд нийцвэл Ахширшан хааны өмнө Вашти цаашид ирэхгүй байх зарлиг гаргаж түүнийг хүчингүй болгохгүй тул Перс Медийн хууль цаазад бичүүлнэ. Тэгээд хатны суудлыг түүнээс илүү сайн бүсгүйд хаантан өгөг. Хааны гаргасан энэхүү тогтоолыг бүх эзэнт гүрэн даяар сонсох бол эмэгтэйчүүд эр нөхрүүдээ ихэс дээдсч бай, эгэл ардч бай бүгд хүндлэх болно гэв. Энэ үг нь хаан болон ноёдын таалалд нийцэж Мемуханы хэлснийг хаан ёсоор болгоо. Тэрээр эр хүн бүр гэртээ эзэн байж төрлөх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн зарилгыг хааны Харьяа аймаг бүрд Тухайн аймгийнх нь бичиг ард түмнийх нь төрлөх хэлээр бичиж явуулваа гэсэн байна. За нэгдүгээр бүлэг ер нь бол нэг хоёр үндсэн гол үйл явдал болж байгаа. Ахширшан хаан гэдэг бол. За энэ хаан хин юм бэ гэж. Ер нь Меди Персийн эзэнт гүрэн гэж ямар эзэнт гүрэн байсан бэ гэж бас зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. За энэ бол хүн төрлөختний түүхэнтэг хамгийн анхны байгуулсан ер нь супер эзэнт гүрэн гэсэн үг. Бид нар Даниэл номыг судалж байхад Даниэл номдэр дурдгдсан 4 том хаанчлал гэж ярьдаг те. Тэр хаанчлуудыг сүрэх тухай гарч байгаа. Энэ бол тэр Вавилоны хаан тулсын эзэнт гүрний суурин дээр босож ирсэн одоо тухайн үеийн маш хүчрхэг ер нь урд өмнө байгаагүйгээр тийм хүчрхэгдсэн эзэнт гүрэн байна. Персийн эзэнт гүрэн. За үүн дотор бол бид нар сая уншлаа 127 мууж улс багтдаг байсан. Мужууд багтдаг байсан гэсэн. Энэтхэгийн хойд хэсгээс эхлүүлээд Африкийн хойдох Египт, Этиоп хүртэлх газар нутгийг одоо нэг ёсондоо тэр Перс одоо эртний Иран, Иракийн газар нутгийг тэгээд одоо энэ Туркийн газар нутгийг хамарсан маш том эзэнт гүрэн байсан. Тухайн үеийн одоо маш тийм супер хүч гэсэн үг. Энэ цаг хугацааны хувьд бол манай эртний өмнөх 483 оны үеийн зүйлийг ярьж байгаа. Манай эртний өмнөх 483. За тэгээд бид нар сая уншлаа. Энд Ахширшан хаан 180 хоног үргэлжилсэн найр хийсэн байна. За энэ найран дээр одоо бүх мужуудын захирагч нар бас өөрсдийнхөө хамгийн ойрын албат нартайгаа ирсэн тийм найр. За үүнийг ер нь бол түүхэнд юу гэж үздэг вэ гэхээр агуу Перс, Грек хоёрын одоо дайцах эхэлж байгаа, дайн эхэлж байгаа. Мэдээж манай эртний өмнөх 330-аад оны үед Грек агуу Александр хаан хүчрхэгжиж Персийг ялан дэлсэн байдаг те. Персийн эзэнт гүрнийг устгасан. Тэгэхдээ тэр агуу олон 100 жил үргэлжилсэн дайны эхлэл тавигдж байгаа он цаг гэдгээрээ энэ Ахширшан хаан бол өөрөө түүхэнд маш тодор үлдсэн байдаг. За тэгэд энэ хаан болол түүхэнд ер нь бол маш шийдэмгий, харигс догшин одоо маш тийм дайнч байдлаараа түүхэнд тэмдэглэгдсэн. Та нар 300 Спартан гэдэг кино мэднэ үстэй үзчихсэн те. Тэрэн дээр ингээд нэг дүрслэгддэг нэг Xerxes хаан гэж. За энэ болохоор нэг грекээр хэлж байгаа энэ Ахширшан хааныг. Персээр Ахширшан, грек хэлээр Xerxes хаан гэж тэмдэглэдэг түүхэнд. Еврей хэлээр Ахваришош гэж хэлдэг санагдаж байна те. Ахашвирош уучлаарай. За
Тэгвэл мэдээж тэр та бүхэн мэдж байгаа сүүлийн үед үзсэн тэр 300 гэдэг кинон дээр гардаг шиг тийм одоо маш том биетэйч байд юм уу, тийм нүцгэн гэж дүрслэгдсэн бол биш. Зүгээр ямар ч байсан тэр бол ерөөсөө грекийн тэр эртний түүхэнд бол маш алдартай тийм дайл тулаанд гардаг хаан. Тухайн өнөөдөр бид нэр ярьж байгаа гэж ойлгоорой. За тэгээд грек рүү хийх аян дайныхаа бэлтгэл болгож өөрийнхөө 127 мужийн захирагчдыг цоглуулж эзэнт гүрнийхээ сүр хүч, өөрийнхөө эрх мэдэл, тэр баян тансаг байдлыг үзүүлж найр хийсэн. Ерөөсөө энд бичигдэж байгаа бид нар зүйлээс харах юм бол алт мөнгөн буудан тий эрдэнийн чулуу шигтгсэн шал. За тэгээд хааны сан хөмөргөөс тэрэнд найр 180 хоног тэр олон 100 хүмүүсийг одоо найрлуулах бүх тэр хангамж гээд өөрийнхөө сүр хүч, эрх мэдлийг л тэр өөрийнхөө доор байгаа албаттуудаа үзүүлж байгаа. Энэ их эд баялаг сүр хүч бол минийх, хэрвээ чи надтай хамтрах юм бол энэ бас чинийх болно. Энэ чиний амьдралын чинь нэг хэсэг болно гэдэг тэр зүйлээр тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татгах чаа гэсэн. Ирээдүйд өөрийнхөө хийх тэр дайн тулан, өөрийнхөө эрх мэдлийг тэлэх тэр зүйл тэр хүмүүсийг албат моёдоо уриалж байгаа гэж бид нар ойлгож байна. Гэхдээ хэзээч энэ Агширгшан хааны эзлэн түрэмгийлэл энэ их эд баялаганда сэтгэл нь ханаагүй. Үргэлж дайтаж, үргэлж эд баялаг одоо энэ зүйлээ газар нутгаа тэлж өөрийнхөө эд баялагийг аривжуулахын төлөө ажилласан. За мэдээж энэ бол дэлхийлэг эзэнт гүрний дэлхийлэг хаадын хийдэг ерөөсөө ерөнхий тэм зурглал байна тий. Гурваас 9 дугаар эшлэл дээр хэдүүлээ энэ найрын баян тансаг байдлыг дахиад нэг зүгээр ажиглая. Нил ягаан майланган дааваагаар уйсан үнэт хөшөөнөдтэй мөнгөн гарагтай. Тэгээд гантиг багнуудтай тэр Шуша цайз гэдэг бол үнэхээр баян тансаг тийм одоо Персийн хааны амьдардаг нийслэл тийм хот байсан байна. Цайз гэж хэлээд байгаа. Алт мөнгөн буудангууд тэ дарсыг алтан хундаганд. Тэгээд тэр нь бүр газар бүрээс авчирсан төрөл бүрийн хийцтэй тийм тансаг гэж. За тэгээд энэ дээр нэг юм бас бид нар анхаарах юм бол хүн бүрийг өөрийнх нь хүслийг нь дагуу байлгасан. Тэр ууж идэх, тэр хүмүүс тэр найрлаж сэнгэхдээ хүн бүр өөрийнхөө хүслийн дагуу бай гэдэг тэр чөлөөтэй эрх мэдлийг өгч байгаа. Хүн болгон л ийм баян тансаг хааны ордонд амьдрахыг, энэ зүйлийн нэг хэсэг болохыг бол мэдээж хүссэн ба. Өнөөдөр зүгээр энэ Эстер хатны түүхийн энэ нэгдүгээр бүлгийн энэ зүйлээс бид нар харах юм бол зүгээр нэг зүйлээр бид нар жишээ авч болно. Бидний итгэгч хүмүүсийн хувьд тэгвэл энэ зүгээр дэлхийлэг амьдрал, дэлхийн энэ эд баялаг, баян тансаг байдал, эрх мэдэл хүмүүсийг ингэж соронзон мэд татсаар байгаа гэдэг. Бид нар өнөөдөр ч гэсэн энэ зүгээр 2-3 мянган жилийн өмнөх энэ зүйл өнөөдөр яг ижилхэн явагдаж байгаа. Бидний зүрх сэтгэл, итгэгч хүмүүс, итгэдэггүй ялангуяа хүмүүсийн зүрх сэтгэлийн тэр хоосон орон зайг юу дүүргдэг вэ гэхээр энэ дэлхийн зугаацсан ингээл эрх мэдэл, эд баялаг энэ зүйл дүүргэнэ гэж тэр хүмүүс өөрсдөө хурдж байдаг. Мэдээж хүний дотор байгаа бурхнаар дүүргэх тэр зүйлийг бол дэлхийн юу ч дүүргэж чадахгүй. Тэгэхээр энэ зүйлийг бид нар бас харьцуулж энэ бүлгийг уншиж байхдаа бодосоо гэж энэ зүйлийг ярьж байгаа. Нэг зүйл бид нар санах юм бол үнэхээр энэ Персийн энэ эзэнт гүрэн мөхсөн тийм үү? Энэ их баян тансаг супер хүч гэж байсан энэ эзэнт гүрэн мөхсөн. Өнөөдрийн энэ найранд ирж байгаа энэ оролцож байгаа энэ хүмүүс тухайн үедээ үнэхээр энэ зүйл ямар агуу юм бэ? Хизээч дуусахгүй, хизээч мөхшгүй энэ хүчрхэг гэжсэн мөртлөө үүний цаана мөхөл байсан. Тийм үү? Зүгээр бид нар нэг зүйлээр жишээ аваа бодох юм бол харин эзэн Есүсийн зоогийн ширээн дээр те зөвхөн талах дарс маш даруухан таныг ураад надтай хамт суугаач гэсэн тэр урилганы цаана мөн хэн байсан гэдгийг бид нар бас
Зүгээр төсөөлж бодоорой. Өнөөдөр энэ Эстер 1-р бүлгийг бид нар эзний зоогийн шинэ гэрээний ишлэлтэй шууд аваачиж холбохгүй ч гэсэн зүгээр дотроо бид нар нэг энэ зүгэрлийг бодох хэрэгтэй. Үнэхээр бидний эзэн Есүсийн биднийг урьсан тэр зоогийн ширээ, биднийтэй хамт байх тэр найрын ширээ бол даруухан мөртлөө, энгийн мөртлөө харин түүний шагнал нь мөнхөн байгаа шүү гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Зөвхөн энэ Ахшаршан гэдэг энэ Персийн эзэн хаан бол өөрөө өөрийгөө удирч ирсэн. Тэр хүнийг удирч ирсэн зүйл бол эрх мэдэл, мөнгө, эзлэн түрмгийлэлт. Мэдээж энэ хаан бол Бурхныг мэддэггүй, Бурхныг даадаггүй тийм хаан. Тэгээд энэ замнал, энэ эзэнт хүрний мөхөд юу вэ? Төгсгөл нь юу вэ? Мөхөл. Харин эзнэр удирдуулсан хүмүүсийн амьдрал бол мөнх амьд төрнө. Ялалтан төрнө. Эзний байгуулсан Тэнгэрийн хаанчлал бол хизээч мөхшгүй тийм зүйл. Амен. За түүхийг бүгдээрээ цаашаа багцлаад харъя. 10-аас 11-р эшлэлдэр хаан Вашти хатнаа дууддаг тийм. Энд нэг юм 3 төрлийн найр болоод 180 хоног. Мэдээж тэр 127 аймагаас тэр хүмүүс нэг дор ирээгүй байх. За тэгтээ тэр бүх зүйл 180 хоног үргэлжилсэн тэр найрын дараа бүх тэр хотынхоо тэ дээд доод бүх хүмүүс зориулж бас нэг найр хийсэн баг. Энэ найран дээр хаан бол өөрийнхөө үзэсгэлэнт хатныг авчирч бас энд нэг тийм гайхуулгатай өөрийнхөө бас эрх мэдэл миний хатан бол ямар гоо үзэсгэлэнтэй гэдгээр харуулах тийм бардамнал бас явж байгаа гэсэн. За тэгээд уусан дарснаасаа болж сэтгэл нь хөөрнө. Олон хоног уучсан хүний сэтгэл бол эрүүл ухаанаар сэтгэх боломж бол тун хомстой тийм ээ. Хатан Ваштыг гоёлоо өмсөж хатны тэтэмтэйгээр ирэхийг хүсдэг. За тэгвэл яг энэ түүхийн талаар еврей хуучин бичээсүүдэд бас нэг юм зүйл байт юм байна. Ирчүүдийн дунд эмэгтэйчүүд ирчүүд хоёр тусдаа найр хийгээд байгааг бид нар бас ажиглаж байна тийм текстээс нь. Ирчүүдийн дунд аль орны эмэгтэй хэний хатан маш их үзэсгэлэнтэй вэ гэдэг тийм яриа болсон гэсэн зүгээр тийм зарим нэг бичээсүүдээр нэмэлт тийм мэдээлүүд юм байна л. Тэгээд энэ үүнд бол Ахшаршан хаан бол өөрийнхөө хатнаар бахархахыг бардамдахыг хүссэн байна. Тэгвэл эндээс нэг зүйл бид нар ажиглах юм бол Вашти хатныг зөвхөн нүүр царайны гоо үзэсгэлэнгээр үзүүлэхийг хүсээгүй байх магадaltaй байх магадaltaй. Яагаад Вашти хатан тэр ноёдын өмнө, захирагчдын өмнө гарч ирэхийг хүсээгүй гэдэг бас нэг тал нь ийм байж болох юм. Вашти хатан хааны тушаалыг эсэргүүцээд дуудсан цагт нь ирээгүй. Вашти Бурхныг бас мэддэггүй. Энэ хатан бол Бурхныг мэддэггүй, дагдаггүй байсан ч гэсэн бас бусдын өмнө өөрөө ичгэвтер байдалд орохгүй тулд ирээгүй байх магадлал өндөр байна. Эмэгтэй хүн мэдээж халамцуу ирчүүдийн өмнө тэгээд өөрийнхөө тэр гоо үзэсгэлэнийг үзүүлэхэд энд бол ямар нэгэн бас ичих юм уу дургуутсах тийм зүйл байсан байхаа гэж. За тэгвэл бүгдээрээ Эфес номын 5:22-оос 23 дээр нэг ишлэлийг бүгдээрээ хамтдаа харъя. Эфес 5:22 бүгдээрээ болж өгвөл утсан дээрээс хараарай. Эхнэрүүдээ эзэнт захирагдгийн адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхаа тэргүүн юм аа. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн гэсэн энэ ишлэл. Эхнэрүүдээ эзэнт захирагдгийн адил нөхрүүддээ захирагд гэж. Би бол энэ ишлэлийг юу гэж ойлгодог вэ гэхээр мэдээж эхнэр хүн бол Бурхнаар өгцөнтэй нөхрийнхөө эрх мэдлийн дор байх ёстой шинэ гэрээ зөвлөдөг. Шууд энэ ишлэлийг аваачиж өнөөдрийн Эстер хатны 1-р бүлэгтээ аваачиж холбох гэдэг бол энэ бас жоохон биш санагдаад байгаа байхгүй юу? Тийм үү? Яагаад зүй бус зүйл хийхийг эхнэрээсээ шаардах үед тэрийг дуулууртаагаар эхнэр нь даах ёстой гэж, тийм ээ? Эндээс зүгээр нэг зүйлийг л
нэг өөр өнцгөөс харах юм бол хэрвээ ямар нэгэн байдлаар гим буруу зүйлийг хийхийг хэрвээ нөхөр шаардах юм бол эхнэр одоо хориглож дургуутхан зүүн хэрэг үсттэй. Энэ ийм байдлаар бол би Эстер бүлгийн энэ нэгдүгээр бүлгийн энэ явдлыг хараад байна. Ямар ч тохиолдолд нөхрийнхөө эрх мэдлийн дор байж дуулууртай захирагд ёстой гэдэг зарчим байдаг ч гэсэн хэрвээ гим буруу зүйл Бурхны хүсдэггүй зүйлийн эсрэг зүйлийг хийхийг шаардах юм бол татгалзах ёстой гэдэг зүйлийг бид нараас харж байна. За тэгээд энэ бүлгийн сүүлээс эхлүүлээд өнөөх их сүр хүчтэй ганхшгүй нөгөө супер хүчит эзэнт гүрний нэг өчүүхэн зүйл дээрээс маш том асуудал үүсэж эхэлж байгаа. Яагаад хааныг дуутахад хатан ирсэнгүй вэ? Үүнээс болж улс орон даяар бүх ноёд түвшинтэй эхнэрүүд нөхрүүдэд захирагдахгүй байхыг хүсвэл яах вэ? Дотоод зөрчил улс дотроосоо зөрчилдөж эхэлнэ гэдэг тэр зүйл. Хүний гараар бүтээсэн, хүний гараар бий болгосон хаанчлал зүгээр л ямар энгийн зүйлээс норж болох вэ гэдэг тэр дохиог энэ зүйлээс бид нар харж байна. Маш энгийн зүйлээс. Үндээс гэр бүлийн асуудлаас болоход тэр том супер гүрний одоо хүчтэй энэ эзэнт гүрний хувьд бүх хууль, эрх мэдэлтнүүд за одоо мэрэгэн цэцэн хүмүүсээ дуудаж байгаа зөвлөлт хэмжээний асуудал болж байна гэж харж байна. Хааны хувьд нэг зүйлийг хийхийг хүссэн. Хүндлэл гэдэг тэр зүйлийг эхнэрээсээ авахыг хүссэн. Хатнаасаа авахыг хүссэн байна те. Тэгвэл үүнийг Агшаршаан хаан эрүүл ухаанаар хийгээгүй гэдэг нь харагдаад байна. Хуулиар хийхийг хүсэж байна. Хүндлэлийг хуульчилж байна. Энэ тийм мэрэгэн арга. Яагаад ч үгүй те. Хүндлэл тухайн хүний зүрх сэтгэлээр хүндлэл өөрөө тэр хүний чин хүсэл тэр хүнийг үнэхэрийн зүрх сэтгэлээс хүндэлсэн хүндлэл ирж ижил тэр хүндлэл үнцэнтэй болно гэхээс хуульчилсан дүр эсгсэн хүндлэл бол ямар ч хүндлэл биш. Тэр хүндлэл бол зүрх сэтгэлээрээ байх ёстой юм а гэдгийг бид нар энэ нэгдүгээр бүлгийн энэ ишлүүдээс харж болох нэ. За, Эстер бүлгийн өнөөдрийн уншсан түүх бол маш товчхондоо ийм зүйлийг хэрэгжилж байгаа. За, Вашти хатныг одоо Агшаршаан хаан хатан суудлаас нь одоо буулгаад өөр хатан сонгох энэ шийдвэрээс эхлүүлээд Эстер номны одоо Эстер хатны яг өөрийнх нь тэр өөрийнхөө ард түмний төлөө хийж байгаа үндсэн түүх эхэлнэ. За, Эстер номын түүхэн дээр юу гардаг тухай бүгдээрээ би ингээ маш товчхон энэ өнөөдөр ингээ номын эхлэл учраас нэг та нарт түүхэн ойлголт өгөр. За тэгээд газар бүрээс гоо үзэсгэлэнтэй охтуудыг цуглуулад хаанд шинээр шинэ хатантай болохыг хүсдэг. За тэгээд үнд бол өнчин авга ахтайгаа өссөн Эстер гэх Юда гаралтай эмэгтэй охин болол Агшаршаан хаанд сонгогдож хааны хатан болж байгаа. За тэгээд авга ах Мордохай гэж энд Эстер номонд гарна. За энэ Мордохай болон Хаман гэгч Хаман гэдэг бол энэ Агшаршаан хааны маш ойрын шадар эрх мэдэлтэй хүн. За тэгээд Мордохай Хаман хоёрын зөрчлөөс болоод энэ Юдэ цөллөгт байгаа Юдэ үндэстний үндэстэн даяараа одоо устгагдах тийм аюулд орж байгаа. За энэ зүйлээс Эстер хатан бол өөрийнхөө амийг золиосолж ард түмнээ аврах шийдвэр гаргадаг. За тэр Эстер хатан одоо өөрийнхөө амь насыг золиосолж ард түмнээ аврах талаар 4-р бүлэг дээр нэг ишлэлийг бүгдээрээ нэг хамтдаа уншиж байна. 4:14-өөс санаж байна. Мордохай болон Эстер хоёрын хоорондынх нь яриа байна. Хэрв чи энэ үед чимээгүй байвал Юдачуудад өөр газраас аврал чөлөөлөлд ирж харин чи болон чиний эцгийн гэрийнхэн сүрнэ. Хатны байр суурьнд хүрсэн чинь энэ цаг үеийн төлөө юм
төлөөч юм билүү? Хэн мэдэх вэ гэв. Тэгэхэд Эстер Мордохойд хариу болгон явж Шүшад байгаа Юдачуудыг бүгдийг нь цуглуулан миний төлөө мацаг барьж 3 хоногийн турш өдөр шөнөгүй юуч бүү дээ. Бүү би бас шивгчтэйгээ инхүү мацаг барих болно. Үүний дараа хуулийн дагуу биш ч гэсэн би хаанд бараалхана. Хэрэг би өөхөх ёстой бол үхий хэмэв. Ингээд Мордохой явж өөрт нь Эстерийн тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ гэж. Хааны шадар түшмэл нийт Юдачуудыг устгах гэсэн тушаал гаргасан байсан. За Эстер хатан болол хаанд тухайн үед бол хаанд шууд өөрөө бараалхаж очих ямар ч боломж байдгүй байсан ба хуулиараа. Хэрвээ хааны зөвшөөрлгүй ирэх юм бол тэр үхэх ялтай. Хатан байсан ч үхэх ялтай байсан. За тэгээд авгах Мордохой бол Эстерийг ятгаж байгаа. Чи ард түмнээ аврахын тулд хааны өмнө очих ёстой гэсэн шиг. Эстер сая хэллээ шүү дээ, тийм. За тэгвэл би үүнийг хийя. Би өөхөх байсан ч үүнийг хий. Ард түмнээ авах. Эндээс нэг дүр зураг харагдаж байгаа нь өөрийнхөө амиар золиослж ард түмнээ аврах шийдвэр гаргаж байгаа. Бас бидний нэг хуучин гэрээний сайн мэддэг түүхүүдийн хэсэгтээ тийм давхцал явж байна, тийм. Хамгийн сонирхолтой нь энэ Эстер номон дээр нэг ч удаа Бурхны нэр дурддаггүй. Бурхны нэр огт дурддаггүй. Бурханд залбирч байгаа, Бурханд хүндлэл мөрөглийг үзүүлж байгаа тухай огт дурддаггүй түүх мөртлөө энэ түүхийн ард, энэ Эстер номын ард Бурхан бүх зүйлийг удирдан чиглүүлж байгаа гэдэг дүр зураг бол унсан хүн шууд ойлгохоор байдаг. Тэр Хамааны одоо дүүжлүр бэлдэж өөрөө тэрний нөгөө дүүжлүртэй дүүжлүүлж байгаа байдал. Хааны нойр нь хулжиж шүн тэр нөгөө хуучин шаштраасаа тэр Мордохойд миний төлөө юу хийсэн тухай унших тэр энэ бүх зүйл энэ мэдээж Ахширшаан хаан түүний цайзад байгаа доод ноёдуудад нь мэдээж Бурханд итгэдэггүй байсан ч гэсэн тэр хүмүүсээр дамжуулж өөрийнхөө үйл ажлыг яаж хийгээвэ гэдэг нь бол Эстер номыг уншихад Бурханы тэр хүчний ард яаж тоолж байгаа байдал гардаг. Тэгээд нэг зүйлийг бид нар цаг хугацааны хувьд ойлгосоо гэдэг нь бид нар Даниэл, Изра, Нехемия номыг бүгднийг нь уншсан тийм. Эстер ном бол одоо бид нар эндээс харах юм бол Изра, Зерубабел хамгийн анхны цөллөгөөс Иерусалим руу явсан эзний өргөө баригдчих үеийн дараа Эстер хатны түүх байна. Энэ бол Иерусалимд очсон Юдачуудын түүх биш. Энэ бол цөллөгөөс нутг руугаа буцаагүй Юдачуудын түүхийн талаар өгүүлж байгаа. Бурхан бүх цаг үед өөрийнхөө хүмүүстэй бүх хаач гэсэн хамт байгааг бид нар эндээс хаалж болж байна. За тэгээд Эстер хатны 30-аад жилийн дараа Изра, Нехемия 2 дахь 3 дахь том нүүдлэр Иерусалимын хан хэрмийг барихаар Иерусалим руу явдаг тийм. Тэгэхээр энэ Эстер хатны энэ өөрийнхөө энэ цөлөгт байгаа ард түмнийг аврал болол Иерусалимд Израилийн ард түмэн эзний өргөөг барьж өөрийнхөө улс үндэснийг дахин босгох суур тийм түүх юм а гэж бид нэр Эстер номыг ойлгож байна. Өнөөдөр энэ нэгдүгээр бүлгийг бид нар дүгнээд харах юм бол Бурхан бүх цаг үед өөрийнхөө хүмүүсийг хизээж хааж орхихгүй маа. Тэдний амьдрал түүхэн цаг хугацаанд бүхэл талбар дээр эзний удирдлагын дор явд юмаа гэдэг тэр зүйлийг ойлгосон гэж. Тэгэхээр өнөөдөр энэ биднес ч гэсэн хамаатай. Бид нар өнөөдөр эзэн Есүст амьдралаа зориулж, эзэн Есүсээр амьдралаа удирдуулж, бид нар Бурхны хүмүүс болсон юм бол таны амьдралын цаг мөч, таны амьдралын талбар бүр Бурханд маш их хамаатай. Таны амьдралын хором мөч бүрийг Бурхан өөрийнхөө удирдамжаар удирдан чиглүүлж байгаа. Хэрвээ та хүсэх юм бол шүү. Тэгэхээр бид нар амьдралынхаа хаан ширээнд удирдлаганд эзэн Есүс Бурхныг тавих нь өнөөдөр бид нар амьдралаа бүрэн Христээр удирдуулах амьдрал гэж ойлгож байна. Энэ бүх талбарт эзэн Есүс ажиллаж байгаа. Хүн нэг бүр. Өнөөдөр хэн нэгэнд магадгүй Бурхан надаас холдоод Бурхан миний амьдралд огт юм хийхгүй байгаа юм шиг. Бурхан миний залбирлыг сонсохгүй байгаа юм шиг. Залбирлыг сонсон ч хариулахгүй байгаа юм шиг санагдаж байгаа бол уучлаарай. Үгүй.
Бурханд таны амьдралын хорон бүж бүхэн үнэтэй. Таны гаргаж байгаа бүх шийдвэр Бурханд үнцэнтэй. Хамгийн зөвөр гаргаараа гэж Бурхан хүсдэг. Таны амьдралд таныг мэдэхгүй байхаж Бурхан яг танд зориулж ажиллаж байгаа гэдгийг л бас энэ төгөөс олж хараасаа гэж хүсгэсэн. Тэгээд бас нэг сануулга нь бол энэ дэлхийн эрх мэдэл, энэ дэлхийн одоо найр тэр баян тансаг байдал, энэ бүх зүйлээс та өөрийнхөө зүрх сэтгэлийг татаж аваарай. Мэдээж бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа бол бид нар энэ дэлхийн нөлөөлөлд байна гэж бид нар маш олон удаа номлолоор хэлсэн тийм үү. Гэхдээ таны зүрх сэтгэл чинь тэр зүйл дээр биш. Оюун бодол, хүсэл мөрөөдөл чинь тэр зүйл дээр биш. Эзэн Есүс дээр төвлөрөөрөө өөрийнхөө амьдралыг эзнэр удирдуулаасаа гэж хүсэж байгаа. Тэгжээж та тэр энэ дэлхийн амьдрал нийгэм донд зөв хөлөө олж амьдрах. Нэг сануулгах зүйл юм. За тэгээ бид нар бас эндээс бас нэг зүйл сурч болно. Итгэгч хүмүүс хоорондоо нөхөрлөختөө хүндлэлийг хизэж хүчээр хийх ямар ч боломжгүй гэдгийг харж байна тийм. Хүндлэл бол та бусдыг хайрлаж хүндэлсний хариуд ирдэг тэр зүйл. Хүндлэлийн хариуд бол хүндлэл ирдэм а гэдгийг л бид нар ойлгоно. Тэгэхээр бид нар өнөөдөр итгэгч хүн за итгэдэггүй бусдыгаа ч гэсэн өнөөдөр бид нар хайрлаж хүндэлж өөртөө тэр хүндлэлийг авах гэж байгаа бол тэр маань чин зүрхнээсээ үн цэнтэйгээр ирэх нэ гэдгийг бас ойлгоорой. За тэгээд ерөөсөө л энэ Эстер номын энэ түүх ялангуяа 1-р бүлгийн түүх болол Бурхан өөрийнхөө хүмүүсийг хизээч орхидгүй юм. Та болол үргэлж Бурхантай хамт байхаар сонгогдсон. Мөн хаймыг авсан. Түүний оршихуйд баяр хөөр амар тайван дунд ад жаргалтайгаар амьдрахаар сонгогдсон. Нэг юм аа гэдгийг санаасаа гэж өнөөдөр энэ Эстер бүлгийн 1-р бүлгээ бүгдээрээ өндөрлөё. Тэгээд хамтдаа залбираад дуусгаж байгаа. Эзэн Есүс танд маш их баярлалаа. Тэгээд та бид нарыг сонгосон. Та бид нарыг сонгож, та бид нарыг өөрийнхөө мөн хамрыг хөтөлсөн. Эзэн минь таны бидний амьдралд хийж байгаа, хийх гэж байгаа бүхэл төлөвлөгөө үргэлж хамгийн зөв нь байдаг. Та үүнийгээ бидний зүрх сэтгэл ойлгуулж өгөөрэй. Өөрсдийнхөө амьдралын хаан ширээнд эзэн суудалд эзэн Есүс таныг бид нар урин заалж байна. Та бидний амьдралыг удирдаасаа, үргэлж зүвийн замаар хөтлөн дагуулаасаа гэж эзэн Есүс таны агуу нэр дээр залбирanгуйж байна эзэн. Аамен. Аамен. За маш баярлалаа.